За одоо дахиад нөгөө тооцоололтой холбоотой асуулт асуух гэдэг. Одоогоор бол бид нөгөө 20% буцаалт олгож байгаа гэдэг маань үндсэндээ нөөтийн хувь бол 8% болсон гэдэгтэй адилхан гэж ойлгож байгаа. Тэгээ нөгөө талдаа одоо 2026 оны 10 сарын 1-ээс болон 27 оны 1 сарын 1-ээс үйлчилж эхлэх байсан нөөтийн буцаан олголтыг 50%, 100% хөнгөлөх энэ хуулиа хүчингү болох хуулийг бол нөгөө төсвийн хүрээний мэдээлэлээ дагуулад оруулж ирчих гэсэн бас яригдаа явж байгаа. Тэгэхээр эдгээр дээрээс юуг ойлгож хармаар байна вэ гэхээр биднэрт тооцооллууд айгуу сайн гаргаж өгөөч ээ. Өөрөөр хэлэх юм бол одоогийн яригдж байгаа тэр буцаан олголтыг дахиад бүгдийг адилхан 20% болгох, нөгөө 50%, 100%-ийн хөнгөлөлттэйгээр явах энэ хоёрын ялгаа. Дараагийнх нь одоо пүрэвдэрж гишүүн болон би бас хамт өргөн бариа явж байгаа. Энэ нөөтийг 5% болгох хуулийн эффект буюу нөлөөлөл. Өөрөөр хэлбэл одоо 8% байгаа нь 5% болохоор хэр хэмжээний одоо ялгаа үүсгэж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Түүнчлэн энэ дээр бид нэг юмыг анхаарах хэрэгтэй байна. Уг нь бол энэ чинь хэрэглээний татвар гэж хэлж байгаа шүү дээ. Эцсийн хэрэглэгчдэр очиж ногдох ёстой татвар. Гэтэл нөгөө дундын босгыг нэмэгдүүлээд байдаг. Дээрээс нь яг нөөд төлөлтийн системчлэл болон хяналт чинь бага байгаадаас хамаарат буцаад яг одоо дундын буюу одоо дамжуулан борлуулж байгаа одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэр яг нөөтийн татварын ачаалч өөрөө ирээд байгаа. Тэгэхээр нөгөө уг нь бол эн чин нөөт одоо үйлдвэрлэгчээс гараад тэр 10% чинь суудхан тооцоод буцаж суудхан тооцоод ингэж явсаар хагаад яг хэрэглэгчдэрээс татвар нь татагдаад буюу энэ дээр нөөтийн татварын дарамт гэхээсээ илүүтэйгээр уг нь нөгөө нэмэлт хасалт чи явчих ёстой шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр яагаад ийм одоо буруу тогтолцоонд буруу болчиход байгаа юм бэ гэдэг дээр бас асуулт асуумаар байгаа юм. Одоо өөрөөр хэлэх юм бол яг дунд нь нөөтийн өрөнд орсон хүмүүс айгүй олон байгаа дээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүд жижиг дунд бизнес эрхлэгчид. Тэгэхээр яг энэний шалтгаан нь юу байгаа даа вэ? Өөрөөр нөөтийн нөгөө хасалт болон одоо хасалтаа хийгээд буцаан олголтоо авахаар энэ дээр яг юун дээр нь аль хэсгээр нь алдаа гарчаад байгаа гэдгийг тодруулж асуумаар байгаа. Тэгэхээр энэн дээр хариултаа аваад тэгээ ер нь бол бид нар нөөтийнхөө татварын яг гол одоо учир холбогдлыг сайн ойлгож аваад ингээ явах юм бол уг нь бүгдээрээ нөөт төлдөг байгаад нөгөө нөөт төлөгчөө нөөтөд суутгадаг байгаад харин тэр нөөтийн хувь хэмжээ чинь өөрөө багасах ёстой. Тэгжээж юмны үн буурах тийм ээ бүгдээрээ одоо нөөт төлөгчөөр байх боломж эднэр чинь гарч ирэх ёстой. Одоо жишээлбэл бид нар мэдэн штэ ингээ худалдан авалт хийгээд очингууд за нөөтийнхөө баримтыг авах уу эсвэл зүгээр нөөтгөн үнээр авах уу гэж асуудаг байхгүй юу? Тэгэхээр тэнд нөөтгөн үнээр авах боломж нь байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ яг юуны доголдол юм? Яг ямар одоо гинж чинь аль хэсэгтээ тасарчаад тэр худалдагчдэр одоо худалдан борлуулагчдэр тэр нөөтгөө зарах боломж нь үүсээд хэрвээ нөөдтэй падана өгөх юм бол нөгөө 2% өгнө гэдэг энэ ялгаа юун дээрээс үүсээд байгаа. Тэгэхээр энийг татварын ерөнхий газраас асуумаар байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол өөрөө энэ дунд ийм одоо gap буюу юм цоорхоо гараад байна гэдэг чинь тогтолцоо буруу яваад байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр асуултын гол хариулт авмаар байгаа юм маань. За дараа нь бол хилцүүлгийн явцад тэр тооцооллуудыг надад гаргаад өчгөд болж байна. Хоёрдугаарт гол нь тэр дунд яагаад нөөттэй авах боломж, нөөтгүй авах боломж нь байгаад байгаа вэ? Энэ яг юуны алдаа байгаад байгаа? За, мэд цагаан сайд хариулъя. За уян гишүүний асуултанд хариулъя. Нөөтийн урамшлын буцаа олголтын 20%-ыг нөгөө 50 улгуун нэмэгдүүлснээр нийт хэрэглэгчдийн цөөнх өндөр хэрэглэгтэй хэсэгт буюу одоо 25 орчим хувьд нь бол одоо буцаа олголтын 75-аас 80 орчим хувь нь очихоор байгаа. Тэр эн чинь нөгөө орлогын тэгшүүр бус байдлыг улам нэмэгдүүлэх татварын бодлого болж өгрөөд байгаа байхгүй. Бага орлоготой, дунд орлоготой иргэдээ одоо хэсгээ бид нар бол одоо одоогийн нөхцөл байдал татварын бодлогоор дэмжих зүйтэй. Би нэг танд жишээ хэлэхэд ойролцоогоор одоо нэг 700 мянган төгрөгөөс бага орлоготой 83,500 өрхийн хүнсний зардлын 90 орчим хувь нь махсуу гурил зэрэг нөөтгөө бүтээгдэхүүнээс үржиж байгаа. Тэр ийм 700 мянгаас доош орлоготой иргэд маань 37 мянган төгрөгийн нөөтийн буцаа олголт авч байгаа. Гэтэл одоо 2.1 сая төгрөгөөс дээш гэхэд 137 мянган төгрөгийн нөөтийн буцаа олголт авчиж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хоорондын зөрж 3.7 дахин одоо зөрүүтэй байна.
Нэг өсөндөө бид нар нөөтийн худалдааны татврын бодлогоор нөгөө орлогын ялгаатай байдлыг чи улам тийм дэврэгсэн татврын бодлого болж өөрчлөх гээд байгаа юм. Тэгэхээр засгийн газар яаж гэнэ вэ гэхээр ийм бодлого явуулж яхаар хөдөлмөр эрхэлж байгаа тэр сая иргэдийнхээ сая 23 мянган орчим иргэн байгаа. Энэ иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийн дэмжээд хүн амын орлогын албан татвараас нь 10% 792 мянган төгрөгөөс чөлөөлөд өгье. За энэний чинь нийт төсөв төрж байгаа ачаал бол 1.7 их 80 байгаа. А хэрвээ нөөтийг бид нар одоо түрүүний таны хэлж байгаа 50% болгоод буюу суурь нэгжсэн 50% буулгаад 5% гэж ойлгох юм бол төсөв төрөх ачаал нь 1.6-аас 1.8 их 80 байгаа. Ойролцоо байгаа. Тэгэхээр бид нар сая хөдөлмөр эрхэлж байгаа сая иргэдэд бид нар бодит дэмжлэг үзүүлэх үү? А энэ худалдааны татвараар нөөтийн буцаа олголтоор энэ орлогын ялгамжтай байдлыг улам дэврэгсэн татврын бодлого явуулах уу гэдэгтэр засгийн газар тооцож үзээд хүн амын орлогын албан татвар буюу хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжийе гэдэг бодлогоор энэ хуулийг оруулж ирсэн баг. За тэр тооцоолтой асуудлын сангийн яам хариулах уу? Юу чимцэрэн дараа хариулчих. За дөрөвдүгээр микрофон дэрийн хэн хариулах? Цогт наран даргууд чимцэрэн дарга. За цогт наран татвар ерхий газрын дарга. За татврын ерхий газар цогт наран уян гişиг гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны 4 сарын 30-ны өдрийн байдлаар бол нөөтийн өртөө нийт 41 мянган татвар төлөгч байна. За эдгээрийн 50% нь буюу нэг 24.7 мянган иргэн нь бол жижиг бизнес эрхлэгч. За эдгээр жижиг бизнес эрхлэгчдэр бизнес эрхлэгч нь нийт татвар төлөгчдийн 60 орчим хувь, за өрийн дүнгийнхаа нэг 50 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ бичил жижиг бизнес эрхлэгчдэр нөөтийн өр хуримтлагдах юм төр зураг ажиглагдж байна. За энэ нөөтийн босхийг 400 сая төгрөг болгоснороо бол энэ бичил жижиг бизнес эрхлэгчдэр ирж байгаа нөөтийн ачааллыг бууруулна гэдэг ийм бодлого бол барьж байгаа. За энэ хуримтлагдсан татврын өртөө жижиг сегментийн 24 мянган татвар төлөгчийн 12.8 мянган бол. За гүйцэтгэл хариулчи дөрөвдүгээр микрофон. Хуримтлагдсан татврын өртөө 24 мянган аж ахуй нэгжийн бичил сегментийн аж ахуй нэгжийн 12 мянган бол 400 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгж байдаг. Өөрөөр хэлбэл 50% нь 400 сая төгрөгийн орлогоос доошоо байгаа учраас босхийг нөөтийн босхийг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр энэ жижиг бичил за мөн дээр нь хувь хүмүүс нэмэгдэн энэ иргэдээр ирэх нөөтийн ачаал нь бол буурна гэж тооцож байгаамаа. За баярлалаа. За оюн гишүүн тодруулж асууя. Тэгэхээр одоо сая бид хэлсэн шүү дээ. Энд чинь өөр нэг юм гинжин хэлхээ яваад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ гинжин хэлхээнийх нь яг хаана ингээд одоо тасарчаад гэдгийг юм уу? Эсвэл саадал гарчаад яг энэ нөгөө жижиг бизнес эрхлэгчдэр нөөтийн гол ачаал нь очиод байгаа юм болоо гэдэг дээр би нэг хариулт авъя гэсэн шүү. Тэн дээр нэг тайлбар өгөөч. Тэгжээж бид нар нөгөө онцлогоогоо зөв хийжээж эмчилгээгээ зөв гаргаж ирэхгүй бол яг одоо энэ тоон дээр ингээ гарангуут буцаа жишээлбэл одоо хэрэглэгчдээс нөөтөө авч чадахгүй байгаа мó. Одоо нөгөө нөөтгүй худалдан авалт байх боломжтой гарч ирээд байгаа шалтгаан нь юу юм бэ гэдэг энэ нөгөө татвар хураалттай холбоотой гэдэг юм уу тийм ээ? Яг татврын байгууллагын хяналт шалгалттай холбоотой юм уу? Энэ асуудал дээр нэг хариулт өгөөч. За хэн хариулах вэ? Цогт наран дараа хариулъя. За чимцэн дараа хариулъя. За тэгэхээр нөөттэй нөөтгүй баримт олгохгүй ялгаатай байгаа асуудлуудаар нэлээд олон шалтгаан бий. За нэг шалтгааныг дурдах юм бол нөөтийн хуулийн дээрс нэлээд олон чөлөөлтөд байна. Одоо 49 чөлөөлт. За нөгөө өөр хоёр хуулиар ихээр үндсэндээ 50 гаруй чөлөөлт байгаа. Энэ өөрөө тэр үйлдвэрлэлийн үе шатны дамжлагыг бол ингээд хуулиараа өөрөө ингээд орон зай өгөөд ингээд таслаа хийчих. За нөгөө талаар бас одоо гайлаар импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүнүүд дээр төвөр ачаа гэдэг одоо орж ирдэг те. Тэгээд тэр маань одоо ингээд их усүрэн тодорхойгүй дээр нь ингээд бүртэлжээгүй учраас энэ маань нөгөө хаанаас орж ирсэн нөөтийн баримт төлөөгүй учраас энд ирэхээр нөгөө нөөттэй бараануудтай өрсөлдөхтөн зэрэг ялгаатай байдлыг бас ингээд үүсгээд байдаг. Гэмсчлэн бол нэлээдгүй төвтэй байдал үүсэж байгаа. Тэгэхээр нөөтийн асуудлыг бол иж бүрэн систем тогтолцоогоор нь бол
За Цэндийн Баатар хөгш асуултаас асууя. Алга байна. Бат жаргалын